Их чухал зүйл бид нэг өнөөдөр ярилцлаа. Цаашаа ч гэсэн бас хууль хэлцэхэд бол их тодорхой ярилцах юм байна гэж ойлгож байна. Өнгөрсөн хугацаанд ихтэй тодорхой төвшөнд бол эргэцүү орчин байсан. Тэр эргэцүү орчинтой уялдсан байдлаар тогтцоо бол байсан гэдгийг бол бүгдээрээ л одоо хүлээмжширж байна шүү дээ. Тогтцоо бол өөрөө байгаа нэг сайн. Гэхдээ мэдээж хэрэг бас цаашдаа сайжруулах явах нь бол гарцаа авахгүй бас шаардлага байдаг учраас цаашдаа яаж сайжруулах вэ гэдгийг бид ярьж байна. Тэрнээс бол өнгөрсөн хугацаанд бүх юм бодоо болохгүй байсан юм шиг ийм зүйл ярих нь бол их өрөөсгөл. Өнөөдөр ч гэсэн зарим зүйл бол болж байгаа гэдгийг бол хүлээмжшүүлэх ёстой. Тэгжээж бас нийгэмд эдгээр одоо хууль бол хэрэгжиж байгаа, хуулийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээний ямар нэгэн тогтолцоо байгаа. Тэгэхээр тэрийг сайжруулах юм аа гэдэг ийм ойлголтыг хамтаа өгж яана гэж бодож байна. Гурван санал байна. Эхнийх нь бол мэдээж хэрэг одоо та бүхэн мэдж байгаа хууль тогтоомжийн тухай хуулиар энэ хууль тогтоомжийн үр дагаварт одоо үнэлгээ хийдэг. Тогтсон хугацаатай. Тэр үнэлгээ бол хийгжил байгаа бах. Гэтэ сая одоо гамма гишүүний хэлсэнчлэн тэр одоо аргачлаар нь одоо хийсэн тайлантал болж авах хэрэгтэй юм байна гэж ойлгож байна. Энийг бид ингэж ярилцахад амар гэдэг тийм ээ. Яг тодорхой одоо жишээ нь тэр аргашил байж байгаа учраас тэрүүгээр хийгдсэн бол тэрийг л ерэн цаашдаа ярих байх гэж бодож байна. Хоёр дахь зүйл бол мэдээж улсын хурлын гишүүд бол хуу санаачлах эрхийнхээ өрөөнд бол хуулиар санаачилчихсан байна. Хоёр хууль цусны доонорын тухай эдис эргэтэн шилжүүлэх одоо тухай энэ хоёр хуулийг санаачилсан байна л да. Гэхдээ төрийн захиргааны төв байгууллага буюу одоо бодлогын хэрэгжлийг хангадаг гол одоо жишээ нь захиргааны байгууллага дээрээс хуулийн бас төслүүд бэлэн байгаа бол энийг бол хамт нь одоо жишээ нь хилцээд явах нь зөвөө. Энийг бол яг тийм байдлаар бол ажиллана гэж бодож байна. Тэгжээж энэ дээр бол одоо хууль бол өөрөө бүх төвшөнд бол бүрэн одоо жишээ нь одоо боловсруулагдах тэгээ хэлцэгдэх ийм боломж бүрдэх учраас энийг бол тэр аргачлаар нь явах нь зөв байх гэсэн ойлголттой байна. Яг энтэй уялдсан байдлаар сая мөнх сайхан сайдын хэлдэг бол гарцаах үнэн. Бид саяны одоо нэг бол сая хоёр хууль дээр нөгөө эмч эмнэлгийн ажилтнуудынхаа эрхийг яаж хамгаалах вэ гэдэг асуудлаа нэг бол оруулж болно. Нэг бол оруулахаар зэрэг эн чинь бас нэг тийм өрөөсгөл юм заримдаг болчих гээд байна шүү дээ. Тэгэх юм бол одоо нэгэнтээ үжил баримтлалын төсөл нь бэлэн болоод санал аваад явж байгаа тэр хуультайгаа цуг 3 хууль болгоод одоо хэлцэх зүг юм байна. Тэр нь их хурал дээрээс тэгжээж энэ бол бүтэн болж энэ харилцаа өөрөө одоо шинээр зохицуулагдах, тогтолцоо илүү боловсронгуй болох шийдэл эндээс бүрэн гарах юм байна гэсэн ийм ойлголттой байгаа учраас би бол одоо байнгын орон дараагад бас одоо бид бол энэ 3 хуулийг нь хэлцэж тарах юм байна л гэсэн ийм одоо саналыг хөргүүлж байна. За 3 дахь зүйл нэгэнтээ та бүхэн сая бас хэлж байгаа тэр цэгчтэй холбоотой гэр бүлийн тухай хуулийг хуучин дотоод хэргийн яам дээр төсөл нь бэлэн болчихсон байж байгаа. Одоо энэ бас одоо хэлцэгдэхээр байгаа юм. Энэ дээр угаасаа тэгчтэй холбоотой эргэцүүн хувьд статусын яаж одоо шин зохицуулах уу гэдэг энэ бол зохицуулалт байж байгаа. Тэгэхээр энийг та бүхэн бол үзээрэй. Гэхдээ энэ дээр хэрвээ одоо шин та бүхний гарч байгаа саналтай уялдсан байдлаар эсвэл ялгаатай байдлаар бол энэ дээр бас саналаа илэрхийлээд яваарай гэж байгаа юм. Зохицуулагдсан хууль одоо гарцаа авахгүй одоо зохицуулна гэдэг ингээд хууль байж байгаа учраас ингэж одоо ойлгож байна. Тэгээд төгсгөлд нь бас та бүхэнд баярлалаа. Энэ ч амаргүй бас одоо том нийгмийн эрүүл мэндийн салбарын үүрэг штэ. Бид үүрэг гүйцэтгэж байгаа улсууд бол бас талархал сурах ёстой. Ер нь бол бид төрийн албан хаагч нар байж та бүхэн төрийн одоо захиргааны болон төрийн үйлчлэгээний албан хаагч нар алба хашиж байгаа үүрэг гүйцэтгэж байгаа улсуудыг бол бас албан хаагчныхын төлөө бид талархаж бас дэмжиж урамшуулж явах ёстой. Урам өгж явах ёстой. Тэгэхүүр одоо бүх юмыг болохгүй байгаа юм шиг нийгмийн одоо шинэ тодорхой уур амьсгалд хөдөлгдөөд энийг бид өгөөсгöd байх юм бол сүүлдээ энэ төрийн чинь албыг хашихынгүй л болно шүү л гэж байгаа юм. Тийм учраас та бүхэн итгэлтэйгээр урагшаа одоо энэ албаа хашаарай л гэж одоо би хэлье. Баярлалаа.